аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөр Мас агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөр Өвөр Хангай аймагт Баялаг бүтээгчдийг дэмжих төслийн багийнхан яг одоо Төв аймагт хүрэлцэн ирээд байна. Бүгдээрээ Сэлэнг аймгийн баялаг бүтээгчдтэй уулзцгаая. Баялаг бүтээгчдийг дэмжих төслийн багийнхан яг одоо Дундгой аймагт хүрэлцэн ирээд байна. Баялаг бүтээгчдийг дэмжинэ. Төсөл хөтөлбөр Тун утгагүй Танай аймагт. Мас агентлагаас баялаг бүтээгчдийг дэмжих төслийг эхлүүлсэн. За төслийнхээ хүрээнд л дотооддоо үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж байгаа иргэдэд бодитойгоор дэмжиж тэдний үйл ажиллагааг олон нийтэд үн төлбөргөө сурчлах ажлыг бол зохион байгуулж байгаамаа. Тэгэхээр бид өнгөрсөн дугааруудад мөн нийслэл хотод болон хөдөө орон нутгаас мэдээллийг бас бэлтгэн үзэгч та бүхэндээс хүргэж байсан. Өнөөдөр төслийн багийнхан маань Дундгой аймагтаас хүрэлцээрсэн байна. Яг одоо бид Дундгой аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Амар Дахианы фермийн бас үйл ажиллагаатай үзэгч та бүхнийгээ танилцуулах гэж байна. Манай Мас агентлагаас бол одоо баялаг бүтээгч тийм ээ 21 аймагт одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй бодитойгоор дэмжиж тэднийхээ үйл ажиллагааг бол олон нийтэд үн төлбөргүй сурчлах одоо ийм ажлыг бол бас зохион байгуулж байгаамаа. Тэгэхээр танай хамт олонний хувьд бас сэтгэлээсээ бидэнтэй хуваалцаач. Гэт манайхыг сонгох ирсэн танд таалагдчихсан баярлалаа. Тэгэхээр одоо үйл ажиллагаагаа явуулаад одоо хэдэн жил болж байна? Яг л нэг л жил болж байна. Яг энэ баримтын үйл ажиллагааг яг хөөгөөд. Нодон нэг сар дэгдэхээ ачирсан. Тэгэл нодон 5 сараас эхэлж яг тэнхээ өндөглөж гисэн. Дэгдэх байхдаа нөгөө зөвхөн ягаал өсөлтийн анхаарч байсан бид нар. Тэгэл яг 5 сараас хойш одоо яг нэг жил л болж байна да. Тэгэхээр анх яагаад заавал дахианы фермийн бас үйл ажиллагааг илүү сонирхов? Одоо яг хичнээн бас дахиатай өдөрт хичнээн үндгийг бас авч байна. Анх болохтой зэрэг манайх нөгөө галуутай цацагтруултай байсан. Тэгэл тэр юугаараа л утгаараа бас дахианы фермээр арай дөхөм юм болов л гэж бодсон юм чинь. Тэгээд тэр өдөрт хичнээн үндгийг бас гаргаж байна. Одоо үдээс өмнө дөө ямар ч байсан нэг юу 100 араа хөрөхгүй нэг 80-аад. Тэгээ үдээс хойндоо дахиад үдээс хойны хоолны дараагаар бас нэг 80-аад ч юм уу. За тэгээ заримдаа даалмал янз янз л гарна л да тэр чинь бас. Тэгэл ямар ч нэг тэгчл нэг 200 хөрөхгүй нэг 100 хэдэн өндөг бол хангалттай авчдаг. За галуу дахиад цацагт хямруулуудыг одоо тийм ээ өсгөж үржүүлэхэд бас өөр ингэсэн онцлог байдаг баха. Дахианы жишээ нь одоо аж ахуйг эрхлэхэд одоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй байдаг юм бол. За дулаан температур маш их тэр хажих нөлөөлдөг юм билээ. Тэгээ хоол нь яг цагаараа. Тэгээд гэрэл гэгэн ч гэсэн яг цагаараа л асч унтраад байхгүй бол тэгэл гадны хүн өдр харахаараа өндөглөхөө байждаг. Тийм айгу сонин амтан байдсан билээ. Би анхантаа мэдэхгүй басан амтанд үзүүлж байсан чинь өндөглөхгүй маа гэд нөгөө хуучин өдөр шувуу авсайлаас асуусан чинь хүн амтанд үзүүл болдгүй. Гадны хүн харахаар өндөглөдгүй гэдэг чийсэн. Тэгэл яг тэр цагаар хоолын өгнө, яг цагаар гэрэлдгээгийг нь асааж унтраа. Тэгжил байж л үржимийн хүртнөхөөс тэрнээс маань бол бас яар үржимийн хүртэж чадахгүй юм шиг л. Одоо бол яг нэг их зөвшөрмээр болоод явж байгаа ерөөсө бас чадахгүй л байгаа нэг нөгөө нэлгээд. Монгол улсын хэмжээнд 65,000 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Харин Дундгой аймгийн хувьд 500 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг байна. Үзэгч та бүхнийгээ төслийн багийнхан өнөөдөр Дундгой аймгийн Амар Дахианы фермийн үйл ажиллагаанд оролцуулаад төслийн нэвтрүүлэг өргөжж байна. Одоо тэгэхээр дахианыхаа фермийн үйл ажиллагааг цаашаа бас сайжруулъя гэж бас бодож байгаа. Манай энэ юу байранд болохлоо тэр ямар ч 1000 хүрэхгүй маа гэдэг 900 шугал хангалттай орно. Чадвал одоо энэ уран жус гэсэж байгаа юм чинь бас дэгдэхээ аваад тэгээ фермээ өргөжүүлмээр байна. Маш их улсууд өндөг цагаалдаг. Хөдөө сумдын хүртэлийг авдаг өндгийг. Тэгэл аймаг дээр ч гэсэн одоо мэддгүүд нь бол давхиж ирээл хурж ирээл авчдаг. Тэгээ сумдаас л ерөөсөө ингээ баяр ёслолоор тэгэл өстэй янз их үе төдөн сэтгэгийг гэл Петр утас амардгүй шүү дээ баяр ёслолоор. Тэгэл яг үнэ хэлэхэд бас ёолк сая цагаан сар мараа олж юм бол өстэй утас амрахгүй байгаа юм чинь өндөг гэл. Тэгэл нэг за тэр сумынхыг одоо өнөөдөр энэ сумынхыг маргаадраг гэл тэгэл яаж байгаа юм чи одоо боломж болдгсон бол
хэдэн дэгдэхээр нэмчмээр байна. Тэгээ нөгөө хоол нь ингээл нэг шуутай хоолыг чинь 54 мянгаар авдаг. Тэгээ зээлийн саяшгүй хөргөж төлдөг болохоор дэгдэхийг авч чадахгүй. Ер нь бол дэгдэхээ захиалцсан ирнээсээ тэгэл байж байгаа. Одоо 4 сар дэгдэхийг ирнэ гэдэг байгаа байхгүй юу? Тэр нөгөө шувуу нийлүүлсэн газар маа. 4 сар дэгдэхээр нь танах авахыг хангалт хийх үл гэж дээсэн. Хиймээр л дээ л гээл тэгсэн чинь тэгэл одоо тэгэл бас тэрийг авч чадахгүй л байна яг нэг нөгөө нь л гээд. Хоолнд гэхэд чил эдэр чинь бол тэгэл өстой 54-50 мянгаар авсан хоолой чи сардаал бараг 20 шуудаг. Яг тэрүүгээр нөх юм бол нэг нөгөө нээлгээд тэгэл бас л тэрүүгээр нөгч чадахгүй л байгаа л та бас л тэгээд тээж ирдэг тэгэл хааваагаа тэд хотоосоо тээж ирдэг гэдэр болохтой чи бид нар бас тэгэл нэг 200 г өөх байсан бол нэг 150 ч юм уу тэгэл. Тэгэхээр одоо яг одоо дахиагаа үржүүлж байгаа тийм ээ байр манаас өөрсдийн зориултын байр уу хизээ байр уу санхүүжилтаас хаанаас одоо зохицуулав? 13 оны 10 сард яг барьсан. Жижиг дунд үйлдвэрлэлээс 140 сая төгрөгийн юу бичээд 35 сая төгрөгийн зээл авсан. Тэгэл одоо өнөөгч нь яг байраа барайл нөө тэгэл ерөөсөө яг мөнгө нь эдхэн дэгдэх аваад таарчихсан. Тэгэл уул нь миний санаа бол 3,000 шувуу гэж би өөрөө ууланд бодсон байхгүй юу. Тэгээ 3,000 шуунтаа хүрээгүй яг байраа барайл үлдэгдлэр нь тэгэл тэжээлээ хамгийн түрүүнд тэр амт чи хоолой жилээж өндөглөх амт юм чи хамгийн түрүүнд тэжээлээ бэлдээл тэгэл үлдсэнээр нь хэдэн шувуу аваад тэгэл өнөөдөр ингээл үлээж. Одоо байрны хувьд бол одоо бол хангалттай. Тий. Одоо дэгдэхээ нэмсэн байх гэж миний хувьд л ерөөсөө айх юм байхгүй. Ерөөсөө халаалт нь бол дотроо 50-тай байгаа. Гэхдээ энэ жил бол шуунда манай халаалт тавиагүй. Өнөө насан туршсан шувуу гэдэг утгаараа яадаггүй байхгүй юу? Халаалт ордгоо юм блэ. Яг дэгдэхээ байхдаа бол халаалт ордог. Тэгээ нодон бид нар чинь нөгөө өвөл ачирсан болоод 250-аад галалж ирсэн. Энэ жил болохтой зэрэг ерөөсөө галлаагүй. Тэгээ дэгдэхээ миний бодлоор бол ерөөсөө 4 сар юм уу 5 сард бол маш ашигтай юм байна. Галгаа малгаа орохгүй гэж шал өөрчлөлтүүлээ нь бол нэтрэх гэхгүй. Тэгээд одоо 4 сард юм уу 5 сард л бол бас дэгдэхээ 300 дэгдэхээ бас захиалчаал байгаа тэгээд. Үзэгч та бүхэнд хүргэж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих төслийн нэвтрүүлэг маань үргэлжлэн хүрч байна. Бид яг одоо үзэгч та бүхнийгээ амар дахианы фермийн захирал Ган Хуйг ахтайгаа уулзах гэж байна. Тэгэхээр өдрийн минь төргийн ер нь дахиа үржүүлэхэд бас хэрэг хүндрэлтэй байна. Одоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй гэдэг юм лээ. Дахиа яг энэ өндөглөх дахиа гэдэг утгаараа бас их нарийн ажиллагаатай байдаг юм байна. Хамгийн нэгдүгээр дулаан байр. Тэгээд ер нь 28 гарацтай тийм байранд байдаг. Өвөл зөнгөл тийм байдаг л 100 ч бол яг агаар жуулгын тэрийг онгоолгоод гарацаараа тохируулаа явдаг тийм байлээ. Тэгээд ус цаг тэгэл тижээлийн цагт нь өгөхгүй нэг 20-30 минут алдаж хойно юм уу урд нь юм уу өгвөл цаг алдчихил өгвөл тэгэл тэр сардаа өндөглөлт нь буураад хойно өмнө бүтэн сарын ажил алдагддаг юм байлээ. Өндөглөлт алдагддаг. Ер нь их нарийн ажиллагаатай байдаг юм байна. Зарим өндгөө бол одоо даарж бас дэгдэхээ болгодог гэж байна шүү дээ. Тий, манай энэ бол дэгдэхээ болохгүй нэ эр дахиа байхгүй учраас энэ чинь зүгээр зөвхөн махных ч биш өндөглөгч дахиа гэдэг бол өндөгний чигийн тийм дахиа. Тэгээ энэ дахиа маань болохоор нодны би нэг жоохон дэгдэхээ авч тийжсэн 5 сар тийжээгээд тэгээ 5 сар болж яг том болж би гүйцээ тэгээд өндөглөж эхэлдэг юм байлээ. Тэгээ эхний их өндөглөлтөөр бол өндөг нь бага байдаг. Тэгээ өндөглөх тусмаа өндөглөл ирэх тусмаа өндөг нь том болоо сайжраад тэгээд тэгдэг юм байлээ. Тэгээ ер нь эрчимтэй 2 жил эрчимтэй сайн өндөглөдөг гэсэн. Тэгээ 2 жилээс хойш өндөглөлтнийг буураад ирвэл бас вордож бариад бас тэр тижээл бас вордооны тижээл тусдаа бас байдаг юм байлээ. Тийм учраас тэр мөрийн нөгөө тэгээд махан таргалуулж бордох маягтай тэгээд нядлгаанд хэрэгэлдэг гэсэн. Ер нь заавар зөвлөгөөгөөс хүмүүсээс авдаггүй одоо дахианы фермийн үйл ажиллагаа явуулж исэн ч юм уу эсвэл одоо явуулдаг хүмүүсээс заавар зөвшөөрөл авдаг байх. Хөө бодноос ер нь урд нэг нутгийн дахианы хэдийг тийжээж байлаа галуу цацаг тэрүүл тийжээж байсныхаа юугаар л
дахиад өндөглөх дахиад ашигтай юм байна гэж яасан. Тэрнээс урд өмнө сургалт мургалтанд хамрагдаж үзэж харж шувууны аж ахуй фермерм дээр энэ төр ажиллаж байсан удаа байхгүй ганц хоёр асуугаа тэгэл шувууны аж ахуйтай гэрээ хийгээл дэгдэхээ авахар болоод гэрээ мэрэг хийгээд тэгээд дэгдэхээ аваад тэгэл яриад яг өөрснөр ажиллаж яг сурч байна дөө. Өөрснөрийнхөө явгаар л тийм. Урд өмнө сургалт мургалтанд албан ёсоор тэгээ хамрагдаж энэ төр байгаа. Өдөртөө бид яг одоо амар дахианы ферм дотроос орж ирсэн байна. За эдний дахианы фермийн хувьд бол одоо 200 өндөглөгч дахиа байдаг. Өдөртөө 200 дахианы өндгийг бол одоо гарган авдаг байна. Тэгээд дахианы фермийн үйл ажиллагаа явуулахад анхаарах ёстой бас зүйл нь одоо ариун цэвэр тийм ээ. Ариун цэврийн шаардлага байдаг. За эрүүл ахгүй мэдээч хэрэг. Одоо өндөгнөөс үүдэж маш олон одоо өвчин бас гардаг шүү дээ. Танах энэ тал дээр ер нь яаж анхаарч байна? Манайх энэ тал дээр юунаас мэрэгжлийн хяналтаас хүн ирж үзэж харж илээдгийн хамгийн гол нэг хөдөөжин газар мал эмнэлэгтээ очиж сар болгон өндгөө шинжилүүлнэ. Тэгээ шинжилгээнийхээ бичгийг өөрөө аваад ориг хувийг өөрөө аваад канадцсан хувийг дандаа өндөг авсан улстай ингээд өгнө. Ерөөсөө сар болгон шинжилүүлнэ дээ. Сард нэг ч юм уу хоёр ч юм уу тэгээ мал эмнэлэг бол яг нэг сардаа нэг болно гэдэг тэгдэл юм байна. Тэгээ мал эмнэлгээс энэ төр ирж үзэж харж гин. Тэгээ мал эмнэлгийн эмчнэртэй бас гэрээ мэрэтэй эн чинь ингээл 7 хоноод вакцин тийм их олон вакцин хийдэг юм байна лээ. Яг нутгийн дахиад шиг хоолны нөгөөтийг хайждаг. Вакцин маш өндөр үнээр авч өгдөг. Нэг торонд одоо 2-3-аараа байхад ер нь зүгээр үү? Зүгээр ер нь багтцаараа л бол ер нь яг 4 шувал багтах тор байхгүй юу. Тэгээд сэлүүхэн гайгүй торн элбэг бол 3-аараа байх тусмаа зүгээр. Ингээ хооронд нэг холж солиод өнөөдөр энэ торонд байсан юм нөгөө торонд энэ төр хийвэл энэ нөгөө нэг торонд дассан шувуунууд чи өшөө шувуу ингээ холио хийчихээ нэгийг бас ингээ тоншоод өндөглөөлөхгүй босгоод энэ төр тэгээд байдаг. Тийм талтай юм байлаа. Ажиглаа л байх тийм. Тэгэхээр нэг дассан одоо 2 дахиад ч юм уу цуг байлгал илүү одоо өндөглөх чадамж нь илүү байдаг гэсэн үг. Тэрийг байранд байлгахгүй сольж болохгүй яг тэр сэтгэнд нь яг л анхан ямар яаж хийсэн тэрүүгээр нь байлгаж яхан зөв юм байлаа. Тодорхой хэмжээнээс хорогдол гараад идэг гэж шүү дээ. Одоо өвчин тусах нь хэрэг байдаг юм бол эсвэл одоо хорогдол гарна гэхээр одоо юунаас олж хорогдол нь гараад байна? Хорогдол гарахыг чи яг тэгдэг гэж яахгүй юм байлээ. Би бүр тийм шувуугаа бүр аваач тэр шувууны аж одоо төмөн шувуутын малын эмч тэр чи эмчтэй шүү дээ. Манайтай адилхан эмчтэй бүх юмтай. Эмчтэр нь очиж үзүүлж харуулж байсан. Зүгээрээ яадаг энэ өндөглөлтөөс энэ төр болж ингээ бэртдэг малаар юм бол өндгөн гаргаж чадахгүй энэ төр бэртдэг тийм тал байна. Ус жоохон бага байна. Тэгээ усын савг, тэгээ витаминуудын савг тэг зөвлөгөө өгсөн. Орон нутагт өөрсдийн гэсэн бизнесийг эрхлэхэд ер нь орчин нөхцөл нь бас хэр байна? Боломж нь бас хэр санагдаж байна? Яг тэ би бас засаг дарга марга дээр бас юу хүсэж орж илгээсэн. Тэгээд ирээл эгэгээс анхадагч фермер ийм ажил хийх гэдэг олсуудыг дэмжинэлгээл тэгжилсэн чинь өнөөдөр болтол ирээгүй л байцлаа шүү дээ. Тэгэхэд мэдхгүй. Тэгээд орон нутгийн би хэл мэдхгүй байна. Гэтэ яг урд нь манайх төсөл бичиж өгчл байсан. Нодны уржин жижиг дундад юу бичиж өгөөл тэр 140 сая төсөл бичиж өгөөл тэгэл 35 саяг аваад энэ үйл ажиллагаа дөнгөж ихтэл явуулчихлаа. Тэгээ миний хувьд л урд мянган шууныхаа яг юу хийгээд эхэлсэн бол бас аймаг сум бүгд л хангагдсан байх л гэж зүгээр дотроо тэгж боддгийг. Тэгээ хэдхэн шуутай болохоор яг үннийг хэлэхэд бас нөгөө итэ шуушаанч тэр тэжээлэнч тэр тэгэл бас ингээ хөдөлмөрчдөд ч гэсэн бас хөртөхгүй бас тийм л гэдэг. Уул нь яг хүснээрээ юугаа аваад яасан бол бас аймаг орон нутагч хөдөөлмөд ч аймагт ч гэсэн би одоо өгдөг дэлгүүрт өгч чадахгүй. Яна сумдын захиалгатай хүчлээрээ гэл өнгөрч байгаа шүү дээ. Яг хэлгээд. Тэгээ уул нь яг тэр юугаараа явсан бол бас арай л юу ахлах гэж л боддог шүү дээ. Баялаг бүтээгчдийг дэмжих төслийн багийнхан Дундгов аймагт ажиллаа. Үзэгч та бүхэндээ Дундгов аймгийн баялаг бүтээгчид болох амар дахианы фермийн үйл ажиллагаатай үзэгч та бүхэндээ танилцууллаа. Дундгов аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөр
Мас агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих хөтөлбөр Өвөр Хангай аймагт Баялаг бүтээгчдийг дэмжих төслийн багийнхан яг одоо Төв аймагт хүрэлцэн ирээд байна. Бүгдээрээ Сэлэнг аймгийн баялаг бүтээгчтэй уулзцгаая. Баялаг бүтээгчдийг дэмжих төслийн багийнхан яг одоо Дундгой аймагт хүрэлцэн ирээд байна. Баялаг бүтээгчдийг дэмжин. Төсөл хөтөлбөр Тун утгагүй Танай аймагт.